За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ хүмүүс яагаад туршаад буцаад өмнөх чин дээр очдөг вэ гэсэн талаар өөрийнхөө бодлыг хуваалцъя. За ер нь бол нөгөө бид нар ингээд одоо жингийн илүүдэлтэй байдалтай дасчихсан байдаг. Одоо өөрөөр хэлбэл миний биеийн бүтц ямар нэгэн бүтцтэй болоод одоо өөхлөлт ихтэй болвол яг тэр өөх одоо булчингийн мас багтаа бол яг тэр булчиндаа тохирсон хоол хүнсийг идээд дассан байдаг гэсэн үг байхгүй юу? Тэр жингээс нэх өөрчлөгддөг. Жин байнга ихсдэг хүний хувьд бол жоох илүү идэж буруу хооллолдог болохоор жин байнга өсдөг гэдэг ч юм уу тий. Тэр тухайн зүйлдээ дассан байдаг учраас одоо шинэ зүйл рүү орохоор нөгөөтөө хүлээж авч чаддаггүй. Магадгүй тодорхой хугацаанд одоо хоолны дэглэм барьдаг ч юм уу. Тэгэж одоо жингээ өөрчилж болно. Тэгэнгუთ дэглэм дуусаагүй юу нөгөө өмнөх чин дээр очдог. Тийм учраас нөгөө нэг турах ч юм уу жингээ хасахыг хүсэх юм бол одоо тийм туранхай хөнгөн мэдрэмжэндээ тасах хэрэгтэй. Тэгэхгүй бид нар нөгөө гизээ дүүртэл иддэг ч юм уу, хэтрүүлэн иддэг ч юм уу тэр өмнөх мэдрэмжээрээ идчихгээд байдаг. Шинэ мэдрэмжэндээ хідэж нэг хурдан тасна таны одоо амьдралын хэм маяг тэрэн шигээ өөрчлөгдөн гэсэн үг. Илүү хөнгөн тийм амар дүүрсэн тархан мэдрэмж авахгүйгээр идэж хевсэх юм бол амархан амжилтанд хүрч өөрийнхөө хүссэн жин дээрээ очих нэ. Тиймээс та бүхэн минь шин тийм гоё туранхай гойлог хөнгөн тийм мэдрэмжэндээ тасаарай. Угаасаа туранхай хүмүүс гоё битээ хүмүүс тийм мэдрэмжтэй байдаг. Тэр мэдрэмжийг ойлгочих юм бол эргэж буцаж тавлаад авахгүй байх нэ. За амжилт хүсье. Bye bye.